2025 оны 4-р сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СЭУ сүлжээ дэлгүүрийн салбарт насан туршаагүй хүүхдэд цогтууруулах ундаа худалдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалт явуулж 21 насны хүрээгүй гэх хүүхдэд цогтууруулах ундаа худалдаалсан үйлдэлийг илрүүлсэн байна. Гэтэл тус салбарыг хариуцсан ажилуулдаг гэх ажилтан энэхүү үйлдэлийг нуух, торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлөд цуцлуулахгүй өнгөрөх зорилгоор цагдаагийн алба хаагчдад 2.5 сая төгрөгийн хахуул өгсөн тогтоогцоож. Анхан шатны шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 4-р зүйлийн 1-р хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хариуд хахуул авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож шүүгдэгч цагдаагийн албан хаагч нарт нийтийн албан томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шүүгдэгч цагдаагийн албан хаагч нийтийн албан томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял. Харин шүүгдэгч СЭУ-гийн ажилтан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 5-р зүйлийн 1-р хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай холбогдуулан хахуул өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож нийтийн албан томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус оногдуулж шийдвэрлэжээ. Энэхүү хэргийн зөвхөн насан туршаагүй хүүхдэд цогтууруулах ундаа худалдаалсан үйлчлэг нуух гэж хахуул өгсөн гэдэг утгаараа ноцтой төдийгүй төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хууль, ёс зүй, хариуцлагын асуудлыг илчилж байна. Төрийн албанд хэн ч хуулиас дээгүүр гарах эрхгүй гэдгийг энэхүү шийдвэр тод харуулж иргэдэд хууль дээдлэх зарчмыг сануулж байна.